Ер нь 1211-ээс 1217 он хүртэл. За энэ 6 жилийн хугацаанд бол Чингис хаан өөрөө биечлэн дайныг удирдсан. Дайны 1-р үе шат. Энэ хамгийн ихний байлдааны хоёлаа өнгөн давааны байлдааныг ярьстэй том тулалдааны. За тэгээд тэрний дараа 1217-оос 1223 он Монголын жинжин нас барах хүртэл нэг үе байна. Өөрөлдвөл Чингис хаан 1218 онд Хорезм руу дайнд мордоод юунд Хятадд Монголын жинжнийг 21,000 зэрэгтэй үлдээсэн ингээд хоёлаа ярьж ирсэн тий. Тэгээд тэр 21,000 зэрэг Хятадд юу хийж явсан тухай нэг үе болчихж байгаа. За тэгээ Монголыг нас барсны дараа 1223-оос 1230 он хүртэл намжмал үе болж байгаа. Ягаад гэвэл нөгөө мань хүнийг залгамжилж хүүн гарч ирсэн л дээ боол гэд. Тэгтээ нэг тийм амжилттай байлдаанууд ерөнхийдөө хийж чадаагүй ийм нөхцөл байдал үүссэн. Дээрээс нь 1227 онд Эзэн хаан нас барснаас хойш 1229 онд Өгөөдөө хаан ширээ залгамжилтал ер нь яг ийм завсрын үед бол монголчууд нэг дайн идэггүй тийм уламжлалтай байсан. Тэгээд төгсгөлийн шат буюу Алтан улсыг сөнөөс үе 1230-аас 1234 он гэж ингэж хувааж ярин монголчууд дайрж орж ирэнгүүтээ хятангуудад ухуулга хийж байгаа байхгүй. Танай улсыг сөнөөсөн тий бид нар онцонг авч байгаа гэж. Чи Монгол би Монгол хоёул бид нар адилхан яг хятан бол хятадсан Монгол л доо. Тэгтээ Монгол. Тэгээд тэрийг хонцонг би авч байгаа юм гэж. Энэ юун дээр харагддаг вөхтлөөр 1218 онд хин Илүүч цай одоо нөгөө Чингис хаан дараа байжхад Чингис хаан тэгж хэлж байгаа байхгүй. Би танай өвдөөцсий чинь ус хонцонг авч байгаа юм аа гэж. Тэгтний Илүүч цайгүй одоо бид нар хэдэн үеэрээ дамжаад энэ хаанд одоо үйлчилж ирсэн би бас тэгж хаанаа муу хэлж чадахгүй гээд тэгээд Чингис хаан тэрэн таалагдаад их хүн сайн хүн байна гэж хажууд авсан гэж. Тэгэхээр нөгөө суртал ухуулга явж штэ. Хятадууд нь болохоор зэрэг та нарыг даралж байгаа зөрчдүүд бид нар эдний чинь устгаж байгаа маа гэдэг ухуулга явж байгаа. Сайн байцгаана уу ихэм үзэг сонсогчдоо Монголын гэгцэн түүх подкаст ээлж дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Pharma. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Pharma. За тэгэхээр ер нь энэ сүүлийн улирал нэлээд дайн байлдаантай сэдвүүдээр явна гэж эрхэм доктор тохирсон байгаа. Тэгээд энэ удаад Алтан улсын дайн. Тийм чи тэр үнгэн давааны байлдааны тухай ярьж байгаад ер нь нэг Алтан улсын дайныг нэг ярих хэрэгтэй гэд орхицсан штэ. Тэгээд нэг л олон сэдвүүд дундуур нь орсоор угаад гар үрч амжихгүй байж байгаа одоо л нэг эхлэе. Гэхдээ нэг дугаарт барахгүй баха. Энэ чинь 1211-ээс 1234 гэхлээр 23 жилийн дайныг хоёулаа нэг цагт дотор юу яаж болох 11 жилээр ингээ 11.5 жилээр дундуур нь хавааж байгаа. Үгүй яг хамгийн товч гэвэл Чингис хаан мордоод тэгээд ялаад гээд ингээд дуусгачих болно. Тэгвэл бас энэ ягаад ийм дайм болсон, ямар учиртай юм байсан, ер нь яг хинтэйгээ байлцсан гэд яривал их олон сэдв гарна л да. Яг таны яг сая асуултаас та өөрөө асуучлаа тгий эхэлж ягаад энэ дайм болсон гэл. Яагаад гэдэг эхлээд хоёулаа Алтан улсаа тайлбарлахгүй бол нөгөө энгийн хүмүүсийн толгойд бол хятадтай байлдаад байгаа гэж төсөөлөгдөд байдгийг. Тэгэхээр Алтан улс гэдэг бол зөрчдийн Алтан улс гэж манай төвхөнд гардаг. Зөрчид гэдэг бол Тунгус хусааны одоо хожимын манжууд штэ. Их талд одоо ингээд хамгийн зүүн үзүүрт нь Тунгусууд. Тэгээд жоохон наашаага яваад ирэхээр монголчууд. Тэгээ ийшээгээ явахаар түргүүд, баруун тишээгээ явахаар түргүүд ноёлдог одоо Евразийн их тал гэдэг энэ урт талд нүүдэлчэд. Нүүдэлчэд. Тэгээд бүр хамгийн баруун үзүүрт нь бол Унгурууд байх жишээ нэ. Тэр үр дуусч байгаа шүү дээ Унгарын тал үрж их тал маань.
Тэгээд энэ зөрчид буюу манжууд гэдэг маань бол түүхэнд хэд хэдэн улс байгуулж бас биднээсээ ер нь их дутхгүй мундаг явсан үндэстэн шүү дээ. Зөвхөн хамгийн анхны улс нь бол Бахай улс гэж үздэг. Бахай улсыг яг за солонгосууд бол манай солонгосын улс гэж үздэг тал бий. Ер нь бол улс нь өөрөө угаасаа Түнгөөсүүд, солонгосчууд, хятадууд холилдсон улс байхгүй. Энэ бол бүр ингээ манжуурын цаад өнцөгт хойд солонгосын нутгийг оруулсан юм улс байсан. Бахай гэж. За тэгээд дараа нь гэхдээ тэр үзгөөс нь их гараагүй. Тэр авдал ноёрхож исэн гэсэн үг. Тэгээд дараа нь одоо Монгол үндэсний Хятад улс байна тий. Хятад улсын ноёрхлыг эсэргүүцэж хамгийн анх зөрчдүүд бослог гаргасан. Зөрчид гэдэг нэр нь бол одоо миний ойлгож байгаагаар хятад хэлэн дээр зарц гэсэн үг юм шиг байна. Тийм учраас сүүлд нь манжийн үед Амбга хаан зөрчид гэдэг доромж нэрээс сална гэж өөрснийгөө манж үндэстэн гэж нэрлсэн. Тийм учиртай л да. Тэгээд зөрчдүүд энэ Ваньян за манай нуус товчон дээр Вангийн гэж бичээд байдгийг. За энэ омгийг одоо агуудаа гэдэг нэг ноён толгойлж гарч ирээд тэгээд энэ хүн бол одоо Хятадны Ихлиа улсын эсрэг бослог гаргаж хамгийн анх зөрчдийн эзэнт гүрэн байгууллаа. Тэгээд тэрийг Алтан улс гэж нэрлэдэг. Тэ Ляо гэдэг чинь төмөр гэсэн үг шүү дээ. Тэгээд агуудаа Вангийн агуудаа бол юу гэж хэлсэн гэхлээр төмөр бол зэвэрд юм аа. Алт зэвэрд хүм аа. Тийм учраас одоо ингээд Ляо улс ингээд зэврээд одоо юунд авилгалд идэгдээд ингээд дампуурж ийн. Бид бол алтан улсыг байгуулна алтын зэвэрд хүм аа гэж. Ингэж хэлж энэ улсыг байгуулсан гэсэн домогтой байдаг. Тэгээ энэ бол ер нь 1115 онд анх улсаа байгуулсан. За ингээд ерөнхийдөө энэ одоогийн Манжуур Хятадын хойд хэсгийг одоо юг Хятадны Ляо улсыг буцахад тэр нутгийг эзлээд тэгээд эн чинь нөгөө Ляон байгууллагдахдаа Хятадын сүм улсаас булгаад авсан нутаг штэ. Тэгээд одоо сүнтэй байлддаг. Нөгөө талд их талд байгаа Монгол овг аймагуудтай зөрчилддөг. Ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Тэгээд хоёулаа тэр дугаар дээр нэг тодорхой ярьсан шүү дээ. Ер нь тэгээд нөгөө 3 жил тутам их тал руу зэрэг мөрдүүлж эр болгоныг хяддаг байсан гэдэг. Тийм учраас энэ Монгол овг аймагуд зөрчдүүдийн хооронд бол одоо цусан өшөө зангидагдсан байсан. Нөгөө талаас энэ дайныг ярихдаа эдийн засгийн одоо бас шалтгааныг нь бас хэлэх хэрэгтэй байна. Энэ дайныг одоо өдөөсөн бас шалтгаанд бол яалж байхгүй Чингис хаан ч ингээд их талыг нэгтгэжлээ шүү дээ тий. Урд нь одоо ингээд хэрээд нь мэрэгдээ буцхоод дээрэмдээ ингэдэг байсан бол одоо бүгдээр энийг хааны харьяа болцсон. Чи явж дээрэм хийж болохгүй. Хааны албатыг дээрэмдэж болохгүй шүү дээ. Их засаг хүлгээд Чингис хаан хууль зарлалцсан. Чи дээрэм хийх юм бол цаа зээлтэй. Тэгэхээр тэнд нөгөө тэрэг бүрчин дамжуулж бас нэг юм баялагын хуурилд их талд яваад нь шүү дээ тий. Чи нэг жоохон гэлтгэр юмтай байх юм бол би зэрэглэж чад юу ачиж явах жишээ нь. Жамаас тэр хийж булаагаад авчиж явах жишээ нь. Одоо бол тэгж болохоо болчихлоо. Тэгэхээр одоо яах вэ гэдэг асуудал гарна тийм үү? Тэгэхээр яах вэ гэхээр мэдээж хэрэг. Иргэн тойронд байгаа баялаг ихтэй улсууд руу аян дайнд мордох шаардлага нэг талаас гарна. Нөгөө талаас бид нэг түүхэндээ нэг жоохон авч үзэхгүй байгаа юм байна. Хоёулаа тэр дугаар дээр Алтан улсын дайныг бэлдсэн тухай ярьж ирсэн шүү дээ. Хамгийн эхлээл 1207 онд Зүчиг Ойн овг аймгийг номхдох гэж цэрэгтэй хэлгээгээл тэгэл тэр чинь яаж байгаа гэхэлэр нөгөө баруун талаа аюулгүй болгоод Алтан улсын дайнд мордоход араас чинь дайсаа ороод ирвэл хэцүү шүү дээ тий. Тэгээд ингэж аваад байж байгаа. Тэгээд энэ ажлын хүрээнд чинь уугрыг нэгтгэж уугар бол сайн дураараа манад дагаар орж ирсэн. Үнэхээр сайн дураараа орж ирсэн шүү. Одоо энэ Оросуудын хэлээд идэх Казахстан сайн дураараа орсон гэсэн тийм худлаа юм биш. Үнэхээр сайн дураараа орсон. Яг бол уугрууд бол худалдаач үндэстэн байсан байхгүй. Тийм учраас тэднэрт яг дээрээ нэг Чингис хаантай байна уу? Хорезм шах Мухаммад байна уу?
тэднэрт хамгийн чухал нь юу гэхээр хэн худалдааг баталгаатай болгож өгөх нь тэр хүн чухал байсан байхгүй байсан юм шиг байна. Тийм учраас уугрын худалдаачид тэр дундаа хоризмын худалдаачид ер нь энэ дайныг санхүүжүүлсэн болов гэж би боддог. Яг л чи 100 мянган хүнтэй айрам одоо байлгаж байна гэдэг бол бас л зардалтай шүү дээ. Тэр зэрэг зэвсгээс гадна тий. Балжин нуурын тангаргийн тухай хуулиад нэг дугаар дээр ярьсан санаж байна уу. Тэгээд тэр балжин нуур дээр ирж тангараг өргсөн хүмүүсийн дотор уугрын Чингай чинсэн. За тэгээд энд чинь юуны хоризмын худалдаачин Хасан Жафар гэдэг. Тэр хүмүүс зүгээр л яваагүй шүү дээ. Нэг газар хөрөнгө оруулалт хийгээ яваад байгаа хүмүүс аахгүй. Тэгээд тэр хөрөнгө оруулалтыг өгөөж хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр тэр худалдааны замыг тэр улс хүчийн хяналтандаа байлгах. Тэхийн тулд энэ Чингис хааны цэргийн хүчийг ашиглах. Энэ сонирхол байсан юм байна гэж. Энэ нөгөө өмнөдсөн улсаас Монголд элчээр ирж исэн хүний бичсэн Мендабэ илүү гэж судар байдаг. Тэр сударт энэ Чингай чинсэнгийн тухай ингэж бичсэн байна. Тэнд Тян гэдэг нэртэй уугур байсан гэж Чингайг Тян гэж бичсэн байна. Тэгээ их баян худалдаанаас их ашиг олдог нэгэн байсан. Тэр шандун хубэ аваар аялж тентхийн хүмүүс юмсын талаар дэлгэнгүй мэдээлэл татаруудад авч өгдөг байсан. Тэрээр татаруудыг жуюун нартай хамтран цэрэг босгож хил даван уулгалахыг ятгсан юм а гэж. Жуюун гэдэг нь нөгөө юуны Алтан улсын хилийг сахидаг нүүдэлч овг аймагуудад өгдөг ерөнхий нэр. Энэ бол юу ч нэхлэр татарууд, онгуудууд гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд Тэмүүжин Алтан улсын дарлалд хилгэнэж байсан тул хил хязгаарыг төвөөсөн юм а гэж бичсэн. Тэгэхээр энэ дээр бүр яг эдийн засгийн агуулгын их тодорхой тайлбарласан байгаа хгүй. Энэ баян нөхөр маш их хэвж худалдаа хийдэг, дээрээс нь яг худалдаа хийж явахдаа таглал хийж штэ энэ хүн чинь. Тэгээд дээрээс нь за одоо тэр нөхдүүдийг бол ингээд татаж болж байна. Тэгээд энэ Алтан улсыг. Энэ дээр Алтан улсын бас жоохон одоо дампуур бас нөлөөлж байгаа үе юм л да. Тэгээ би ягаад энэ Алтан улсын тухай яриад байна гэхлээр нөгөө ямар улс руу дайраад орсон бэ гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг энэ улс маань бол тэр үеийн судруудад бичснээр 1207 оны хүн амын тодлогоор гэж байгаа. 53 сая 532 мянга 151 хүнтэй байсан гэж бичсэн. Бүр нэг хүнтэй гэж тоолсон байгаа шүү. Маш сайн статистик. Маш сайн статистик. Одоо ч бид нэр тэгээд тоолж чадж байгаа ч юм уу ч юм. 8 сая 413 мянга 164 аж ахуй гэж. Өрхийн аж ахуйгаар тэгж тоолсон. Тэгэхээр энэ бол жидууга бүгдийг тоолсон байгаа тийм. Гэхдээ тэр чинь айгүй хүчрэх улс байгаа байхгүй. Тийм. Зөвхөн татварын одоо татвар нь 1171 оны татварын дүнгээр бол 9 сая дан гэж одоо энэ нэг 540 мянган тонн будаа болж байгаа. Будаагаар тий татвараа тоолж штэ. 500 эн чинь татвард авж байгаа штэ. Цаана хүмүүс нь амьдарж байгаа будаа байгаа тийм үү. Тэгэхээр энэ бол бас их баян хүчрэх улс байгаа боловч энэ 53 сая хүн гэж байгаа чи их нь хэддүүд. Өөрөөр хэлбэл нөгөө хөдөлмөрчин ард түмэн чинь байж гин гэсэн үг. За тэгээд юу ерөнхийдөө зөрчдүүдийг бол нийтдээ 4 сая орчим хүнтэй байсан гэж. Манайхыг бол бас 4 дахин олон байгаа юм ба. Манайч нэг сая өрхтөө хүүтэй байсан үе те. Тэр 4 сая хүнээс 3 сая нь хойд хятадын нутагт орж ирж суурьсан. Өөрөөр хэлбэл ноёдууд болоод ирээд ингээд суурьчлаа гэсэн үг байхгүй. Эсвэл цэргийн хүч маягаар. За тэрнээс гадна энд тэр одоо нөгөө мэдээллүүдийг харж байхад ерөнхийдөө Алтан улсын яг зөрчид цэргийн одоо нөөцийг за 25 мянган аль пааж байгаа зөрчид цэрэг нэмэлтээр татах 40 мянган цэрэгтэй гэж 65 мянган хүн байна шүү дээ. Тэгээд хятад бохой энэ цэргийн ангууд 700 мянган цэрэгтэй гэж. Үүнээс одоо цэргийн нөөц нь 400 мянга байсан гэж тооцсон байна. Энэ Руслан Харбачевскийн номон дээр гаргаж ирсэн тооцоо байгаа юм. Инхлээр эднэр бол за багаар бодоход нэг сая цэрэгтэй. Гэхдээ сая цэргийн чинь дөнгөж нэг 6% нь одоо юу байх нь вэ штэ. Жинхэнэ язгуурын зөрчид цэрэг
байсан гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл энэ улс бол олон үндэстний нэгдмэл улс. Тэрэн дундаа жишээлбэл хятангууд бол 100 хүрэхгүй жилийн өмнө төрөө устгуулсан. Тэгэхдээ хятангуудыг бол эдгээр ч устгаж бараагүй. Хятангийн одоо тэр ноёлох анги нь зүгээр зөрчдийн ноёлох ангитай нэгдээд ингээд улс захирах ажилд хоёулаа нийлээд хятадыгаа захирах ажилд орцсон гэсэн үг л дээ. Ийм нөхцөл байдалд байсан гэсэн үг. Энэ нөхцөл байдал дараа нь дайнд аягүй их нөлөө үзүүлнэ. Ийм болохоор энэ бид нар нөгөө хятадтай байлдаад байгаа юм бас биш. Бид яаж байгаа гэхэлэр зөрчдүүд буюу тэргүй юм манжуудтай л байлдаж байгаа хүмүүс ихгүй. Манай Монгол зэрэг гэдэг маань. Энийг бас зориуд нэг хэлэх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт би яагаад энийг нэг дугаарт багтахгүй байх гэж хэлээд байгаа нь юу юм гэхэлэр ер нь нэг багцаагаар 4 үед хувааж болоод байгаа. Энэ дайныг 23 жилийн дайн боллоо гэж би чамд хэлсэн шүү дээ, тий. Ер нь 1211-ээс 1217 он хүртэл. За энэ 6 жилийн хугацаанд бол Чингис хаан өөрөө биечлэн дайныг удирдсан. Дайны 1-р үе шат. Энэ хамгийн ихний байлдааны хоёлаа өнгөн давааны байлдааныг ярьс тий, том тулалдааны. За тэгээд тэрний дараа 1217-оос 1223 он Монгол эжинч нас барах хүртэл нэг үе юу. Өөрөлдвөл Чингис хаан 1218 онд Хорезм руу дайнд мордоод юунд Хятад Монгол эжинчнийг 21,000 зэрэгтэй үлдээсэн ингээд хоёлаа ярьж ирсэн тий. Тэгээд тэр 21,000 зэрэг Хятадтай юу хийж явсан тухай нэг үе болчихж байгаа. За тэгээ Монголыг нас барсны дараа 1223-оос 1230 он хүртэл намжмал үе болж байгаа. Ягаад гэвэл нөгөө мань хүнийг залгамжилж хүүн гарч ирсэн л дээ боол гэд. Тэгтээ нэг тийм амжилттай байлдаанууд ерөнхийдөө хийж чадаагүй ийм нөхцөл байдал үүссэн. Дээрээс нь 1227 онд Эзэн хаан нас барснаас хойш 1229 онд Өгөөдөө хаан ширээ залгамжилтал ер нь яг ийм завсрын үед бол монголчууд нэг дайн идэггүй тийм уламжлалтай байсан. Тэгээд төгсгөлийн шат буюу Алтан улс Сүүнээс үе 1230-аас 1234 он гэж ингэж хувааж яриндаа. Тэгээд өнөөдөр 1-р анги дээр хоёулаа амжуул 1-р шатыг дуусгачих. 2-р шат руу орж амжих нь үгүй юу гэж бодож байна. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Зөрчил өөрөө нүүдэлч аймаг тэгсэрнээ нүүдэлчтэй голлуу талхилцдаг. Таны түрүүний хэлээд өмнө ч бас нэвтрүүлгээр ярьжсэн тэр чом цөөлөх гэд их мууга бодлого явуулдаг 3 жил тутам дай хийдэг. Энд чинь нөгөө Монгол бусад нүүдэлчийг суурин иргэншил рүү довтлох дайрах тийм бодлого хэрэгжүүлдэггүй дандаа дотроо зөрчилж идэг ийм аймаг байсан юм уу? Ухсаат байсан юм уу? Зөрчдийн онцлог биш байх. Ер нь нүүдэлчдийн онцлог байх. Бид нар чинь дан хийхдээ Хевчагийн дан хийгээд уунгар хүртэл цогчиж байгаа шүү дээ манай зэрэгч. Хевчагууд нүүдэлч. Хевчагууд нүүдэлч, баруунтлын нүүдэлч. Тэгээд ягаад бид нар Саксын нүүдийн дан ч юм уу, Болгарын дан юм уу, Орсын дан гэж хийхгүй, Хевчагийн дан гэж хийгээд тийшээгээ бүр хаа байсан уунгарын тал хүртэл явж штэ. Дунааймар хүртэл дооныг гатлаад явж штэ. Тэгэхээр зэрэг айгүй ойлгомжтой ах. Монголын зэрэг ононгийн өвөнөөс доон хурж болд юм бол Хевчагийн зэрэг хүчрэх гэж юм бол дооноос онон хүртэл яваад л ирнэ гэсэн үг шүү дээ. Ялгаа юу гэсэн тий? Хоёулаа адилхан нүүдэлч, хоёулаа адилхан талын байлдаа хийдэг улсууд, тактикийн байлдаа, маневрын байлдаа хийдэг хүмүүс тэрнтэй адилхан зөрчдүүд. Яг зөрчдүүд монголчуудыг бодвол хагас нүүдэлчин. Яг гэвэл эн чинь одоо түнгөөсүүд гэдэг маань энэ амар, усуур, сунгаар гэдэг энэ том голуудын эргээр амьдардаг загасчд гэхдээ ийм аймаг л да. Гэхдээ эднэр бол нүүдэлчин Хятадыг ижилсэн одоо ингээд тэр түүх дараа нь тэр сүм улстай байлж исэн түүхэн тэрийг унших юм бол одоо жишээлбэл сүм улс бол хамаагүй олон хүн амтай хамаагүй их зэрэг гаргаад
Тэгэл навс цохиулаад яаж байгаа зөрчдийн морин зэрэгт навс цохиуллаа гэдэг. Тэгэхээр зөрчдүүд чинь адилхан морин зэрэгтэй хэрвээ илүү хүчтэй байх юм бол биднийг хамахад бэлэн гэсэн үг байхгүй. Зүгээр тэр үеийн Монголын тал нутагт ноёрхол тогтоож чадаагүйгийн шалтгаан бол дахиад хятангууд байна. Хятангууд ч буцхогдоод баруун тийшээ зугтаагаад хар хятан гэж улс байгуулсан шүү дээ. Баруун Ляо гэж нэртэйгээр. Тэгээ тэр хар хятан улс хэрвээ манай ингээд нууц товчоо энэ түүхийг унших юм бол тэр хар хятангаас манай руу нэг дайрж орж ирэхгүй байна. Яг гэвэл энэ ч угшил нэгтэй аймагуд байна шүү дээ. Одоо нөхдүүд байна шүү дээ. Хятангуч Монгол ухсааны аймаг шүү дээ. Тэгээд хоёрдугаар тэр чинь нөгөө талын авг аймагуудад бас энэ зөрчдүүдийн эсрэг зогсоход нь бас тодорхой хэмжээнд туслан дэмжлэг үзүүлээд байгаа. Тэгээ одоо туулын шугууд өөрөөр бол одоо энэ Улаанбаатар хотод амьдарч исэн иргэн тойрол буцхогт болгонд ол хар хятангийн гүр хаан л зогтдог шүү дээ. Тэгээ тэр чинь мань хүн хаашаа зогтож болно шүү дээ. Тэр дундаа Алтан улстай харилцаа сайтай байсан баг нэг үе Ван хаан гэдэг нэрийг аваад мань хүн чинь дагуул нөхөр шиг мөртөө нөхөрж Алтан улс руу зогтохгүй шүү дээ. Хар хятан л зогтоогдох. Тэгэхээр тэнд чинь бас нэг юм цааталт нэг баланс байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр зөрчдийг бол тэр утгаар нь л харах хэрэгтэй юм шиг байна. Яг тэгвэл сүм улстай бол тэр чинь баялагын төлөө байлдаж байна. Газар нутгийн төлөө байлдаж байна шүү дээ. Юутай Монголын тал нутагт байгаа аймагуудтай юуны төлөө байлдаж байгаа гэхээр тэндээс ер нь хизээ нэгэн цагт аюу хүчтэй айрам босч гарч ирж магадгүй. Тийм учраас өмнөх хятадын хаадын баримталдаг байсан Хуваан захир гэдэг бодлогыг бариад айл хооронд нь ягаал татаруудыг давраад ирэхээр нь хэрэд хамаг Монголыг татаж аваад тэднүүсийн хүчээр татарыг дараал гэдэг ч юм уу ингээд энэ ажлаа байнга хийж их талд хин нэг нь хүчрхэгжихгүй байх одоо бодлогыг бол явуулж ирсэн юм байна гэж харахаар. Яагаад тэр Амбага хааныг барьж татарууд барьж явчихад өхөрн цаазалж байгаа. Яагаад гэвэл тэр хүчтэй аймаг болчих гээд шүү дээ. Тэгэхээр хааны цаацлаад тэгээд Амбагагийн дараа чинь за Хабуул Гутуул гээл тэгэл хамаг Монгол тарчиж байгаа шүү дээ. Ер нь бол улс байж чадхаа болоод гэдэг ч юм уу. Ийм нөхцлүүд бас байгаад байна л да. Чингис хааны хувьд таны түрүүний хэлж байгаа даанг шалтгаануудыг эренбэлвэл одоо тухайлбал түүхийг сурвалж нь бол өшөөнцөн гэж хараад байна. Тэгтэл бас эдийн засгийн шалтгаан байна. Бас цэрэг дан геополитикийн шалтгаан байна. Та эренбэлвэл яаж юм бэлхээр? Би бол нэгдүгээр мэдээж геополитикийн шалтгаан гэж байна. Яг тэгвэл манай хүн чинь бол байнгын өнгөлцөж байгаа улс байгаад байгаа шүү дээ. Тэгээд 1208 онд Алтан хаан аль нь хүлээн асуураад тэгээд нөгөө хээр талд байнга элчээр ирдэг байсан Вангийн Юнжи гэдэг хан хүүч нь хаан болчихж байгаа шүү дээ. Тэгээд тэр Юнжиг хаан болцсон гэд 1210 онд Алтан улсын элч ирээд тэгээд нөгөө Чингис хааныг хамаг Монгол аймгийг чи өөрийнхөө дагуул аймаг гэж үтсэн хэвээр байгаа байхгүй. Тийм учраас чи одоо хааны зарилгыг өвдөг сүгдэж тосч хүдээж авгээд тэр чи юу юм гэхэлэр орноо тий их давраад ивэл бид нар сэргийлж орж ирнэ л гэсэн үг чинь манай хараад гэдгээ өвлөн жишээр гэдэг л ийм юм явж байгаа. Тэгээд тэн дээр Чингис хаан би тэр Вангийн Юнжи чи мэднэ. Алтан улсын хаана чи би Тэнгэрийн хүү гэж боддог ийм өчүүхэн амт яаж Тэнгэрийн хүү байд ингээд Алтан улсын зүг рүү нөлөмсөн гэж судар дээр бичиж үлдээсэн байдаг. Тэр бол Чингис хаан бүх бэлтгэлээ базаас одоо яг дайнд мордох гээд одоо юу гэхиндээ шалтак хайж байгаа юм багхгүй. Тэгэж гарч байгаа. Тэр би тийм учраас энэ бол мөнхийн өнгөцөх дайсан. Энийг дарж авах хэрэгтэй. Гэхдээ хамгийн хүчтэй дайсан. Алтан улс бол. Тийм учраас нөхөр хамгийн эхлээд уугрыг дагуул улс болгож авлаа. Дараа нь харлагууд дагаж ирж гээ. За тэгээд ойн аймагуудыг хараандаа оруулаад авчиж гээ. Тэгээд дараа нь тангадыг хэд довтолж хагаад өөрийнхөө хараат улс болгоод авчиж байгаа шүү дээ. Өөрөөр Алтан улсад ямар нэгэн тийм дэмжлэг үзүүлэх нөхөргөө болгож авч иж тэгжээж мань хүн дайнд орсох гээд хоёлаа тэр дугаар дээр нэлээд энэ тухай ярьсан. За тэгээд тэрний дараа эдийн засгийн сонирхол бол орно л доо. Эдийн засгийн сонирхол
яг одоо бидний бодоод байгаа шиг тэгж илэрхийлэгдээгүй байх. Эдийн засгийн сонирхол нь. За яг энэ торгоны замыг ингээд аваад би ингээд хяналтанд аваад гэж одоо Чингис хаан бол хэлээгүй байх, бодоочгүй байх. Тэгэхдээ мань хүнд чинь байнга юу яаж байгаа санхүүжилт өгж байгаа худалдаач чинь тэр сонирхлыг илэрхийлээд байна шүү дээ. Яг тэгвэл тэр худалдаач чинь худалдаа хийх гээд очихоор Алтан улс чинь хил дээр хэлийн бомб дээр зогсоочоод тэгээд за төдөн ширхэг юм аавна. Тэдээс илүү авахгүй гэл ингээл хязгаар тавиад тэрэн цааталтаа ойлгомжтой л да бас тэр их талд илүү хүчтэй нөхдүүд гарчиж магадгүй учраас эдийн засгийн аргаар боомлох нь одоо тэдний бодлого баг. Ийм яваад байсан учраас судалдаачид энийг л нэг цөм зөхий. Тэгээд сайхан Алтан улсын бараа зөвөр үйлдвэрлэсэн бараа ингээд сайхан өргөн гол шиг энэ торгоны замаар урсаад тэгээд тэр цаашаага Бухар Самарканд руу ороод ингээд зарагдаад явж байхад тэр худалдаач үндэшгтэй шүү дээ. Тэрний төлөө Чингис хаанд мөнгө төлж болж байна. Тэгээд тэр голоос чинь татвар авах Чингис хаанд бас ашигтай л байгаа л да. Ийм сонирхол бол байсан байх гэж би хараад байна. Өс хонзон бол шалтгаан. Байсан Амбга хааны төлөө өс хонзон санаад гэдэг бол зөвхөн шалтгаан шүү дээ. Олон монголчууд бол нөгөө Алтан улс 3 жил тутам ингэж уулгалдаг байсан гэхээр олон монголчууд бол ах トゥ хамаад саднаа халуулсан, олзлуулсан тийм байсан учраас тэр хүмүүст бол Алтан улс руу дайлна гэдэг бол дан ганц эдийн засгийн ч сонирхол биш. Би өвгдөө зэхээ ус хонзон авна. Одоо юу гэдэг миний их чиг хүүхэд байхад нь боолуулгаад аваа явцсан. Их чигэж олж магадгүй ч гэх юм уу зөндөл юм байсан баг. Цэрэг дайны суртал ухуулгын чухал юу болсон ба шүү дээ. Тийм хэрэгсэл тий. Арга хэлбэр тий. Тэн дээр харин Чингис хаан бол мундаг шүү. Тэгээ суртал ухуулгыг бол маш сайн хийж байгаа. Ер нь мань хүн ямар нэгэн шалтгаангүй дайн хийн гэж хизээч байхгүй. Маш сайн шалтгаантай. Шалтгаан нь одоо тэгээд цэрэг болгон тэрийг ойлгож тэр дайндаа мурдж байгаа байхгүй. Тэрнээс биш ишээ дайрыг гэж. Ямар сайн тангадыг энд тангад улс байгаа гэж өглөө уулган сануулж бай гэдэг чинь Чингис хаан тэрийг л мартав гэжтэй үгүй штэ. Мань хүмүүс эргэн тойрны хүмүүс нь тэнд дайсан байгаа шүү. Тэр дайсныг мартаж болохгүй шүү. Энд чинь суртал ухуулга явж штэ. Хизээ нэгэн цагт бид нэг гар мар жоохон завтай болохоор очиж нэг бял бавна гэдэг л суртал ухуулга яваад байгаа. Алтан улстай дайтгаас өмнө бас нэг тодорхой хэмжээнд дэвшил болж байсан биз дээ. Миний санаж байгаагаар 1996 онд татар руу орохдоо Алтан улстай дэвшил болж байгаа. Тэр ч яг алтан одоо татарууд ч бол нөгөө жуюун зэрэг гэдэг нь шүү дээ. Хил мандаг. Цалиа аваад тэгээд Алтан улсын хилийг ингэж хааж идэг. Алтан улсад үйлчилдэг. Алтан улсад үйлчилдэг. Тэднээсээ цалин авдаг. Онгууд аймаг, Татар аймаг гэдэг. Яг эдгэрийг цагаан татарууд гэж нэрлэдэг байгаа. Ер нь Татар Монгол гэдэг нэр томьёо чи эдгээрээс үссэн шүү дээ. Яг бол хятадуудын хувьд, зөрчдүүдийн хувьд бол ийшээ хойшоо дандаа татарууд байдаг. Тэгээд нэг өөртөө нь жоохон харьцдаг, жоохон одоо юу гэхэд тэдний нүдээр бол соёлцсон нөхдүүд нь бол цагаан татарууд. Тэнд бол нөгөө Татар аймаг, Онгууд аймаг гэх мэт аймагуд ордог. Өөрийнх нь хэлийг мандаг тэр аймагуд. Цаашаага явахаараа хар татарууд гэдэг нь одоо бүдүүлэг монголчууд тий. Тэгээд дараа нь сүүлд нь эн чинь баг Мендабели сутраас эхлээд Татар Монгол гэж нэрлэсэн байна. Яг тэгвэл тэр өмнө зөвгийн хятадны ойлголтоор татарууд واخгүй. Тэгээ хөрөд ирсэн чинь татар биш Монгол ухаар нь Татар Монгол гэдэг. Тэгээд энэ нэр томьёо үүссэн юм шиг байна. За тэгээд тэр жуюун цэрэг байсан. Тэгээд эдгээр чинь нөгөө заримдаа цалингээ төлөхгүй. Тэгээд одоо цалин төлөхгүй болохоор манай монголчууд яадаг вэ? Өөрснөө очиж цалингаа авна штэ. Тэ? Тэгээ элийн одуудыг божигнолно. Тэгээд тэрнээс болж нэг том зөрчил үүсээд тэгээд эдрийг дарна гэж Алтан улсын цэрэг мордоод тэгээд татарыг буцахад татарууд нь зүгтаагаад улцголын хөндөд орж ирэхтэн дээр улцголын байлдаан дээр одоо хэрээд хамаг Монголын цэрэг очиж татаруудыг дарж байгаа. Нэгдүгээрт өс татарыг дарж байгаа. Хоёрдугаарт Алтан улсын тэр Вангийн Чинсан зүгээр байгаагүй байх л та. Тийм сайхан тусалцаа үзүүлж байгаа улсуудад татарууд төгсдөө байсан цалин 3 нуглалах гэсэн байна. Тэгтээ бас зөвөн шүү. Хинд тойролд болохоор Ван гэдэг цологч байгаа. Ван том цологч шүү дээ. Тэр бодвол нөгөө хаантайгаа тохироод ирсэн байж таарах гэдэг.
Тэрнээс иш зүгээр нэг вангийн шинсэн хурж ирснэ. Ингээд өгчдөг цол биш тэр чи эзэн хаан өгдөг цол. Тэгэхээр одоо ингээд эндээс хэрээдүүд ирж туслан тэр Хэрээд аймгийн одоо удирдагчд нь ван гэдэг цол өгөн тэгээд одоо ингээд бидэнд үйлчлдэг татарын орд бидэнд үйлчлдэг аймаг болно гэсэн тооцоо явсан юм шиг. Тэгсэн чинь тойрлог дагаад Тэмүүжин гэдэг нөхөр ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөөдөг чинь харж байгаа Жавтүри гэдэг цол гэж байгаа. Тэгээ Жавтүри гэдэг цолыг нөгөө янз бүрээр тайлбарлаад идэгий. Ер нь бол миний ойлгож байгаагаар газрын эзэн гэж би ойлгоод идэгий. Яг бол одоо Пакистан тэрт бол Жавтүри гэсэн овогтой хүмүүс маш их байдаг. Тэгээд эднэрээс асуухаар энэ юу гэж байгаа юм гэхэлэр энэ газрын эзэн гэсэн үг гэдэг. Зөвхөн манай эрдэмтэд тайлбарлахдаа энэ бол зөвхөн нэг хөлийн ноён гэсэн утгатай юм хэлээд байгаа. За заставын даргал болгосон юм шиг. Нүхрэг. Тэгээ бас болоогүй чам Жетау гэдэг цол өгөн тэр нь хөлийн ноён гэсэн үг. Жетау гэдэг цол өгөн гэхдээ энийг хинээс асуух хэрэгтэй маа гэж. Эзэн хаанаас асуух хэрэгтэй маа гэж. Үгүй ван цол өгтөө эзэн хаанаас асуугаагүй байх. Тэгэхээр мань хүн нэг цолны юутай зөвшөөрлөлтөд ирсэн байгаа байхгүй. Тэгээ хажууд нэг нөхөр ирсэн тэнд бас үгүй гэхээр ван гэж өгж болдгоо тий. Тэгээд Жавтүри гэдэг нэг цол өгөөд тэгээ би чам Жетау хаанаас асууж иж өгнө гэсэн. Тэгэхээр тэр цалинтай цол бай таарад байгаа. Тэгээ цалинтай бол цан санхүү явах гэж байгаа учраас нөхөр хаанаас асуух хэрэгтэй болчиход байна шүү дээ. Нөгөө талаас яг энэ нэг нь том цалтай нэг нь бага цалтай бас хоорондоо жоохон яжиг л дээ тий. Тэр чинь ван бол нэг өөр цалинтай. Жавтүри бол нөгөө цалинтай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хоёр хоорондоо ингээд толилцож яах нь тэр чинь бас нэг хятадын муухай уламжлал бодлого явуулах юм л та. Тэгээ тийм юу бодлого байнга явж ирсэн багтмаа. Чингис хааны хувийн шөнц айгүй тодорхойлчихлоо сая. Баг цол өгцөө. Одоо тэгээд дайж том цол авахгүй болохгүй болж эхэлжээ. Эзэн хаан арай томор сэтгэдэг байсан ба. Тэр цол өгж байгааг ингээ харахаар чинь ер нь монголчуудын хувьд монгол аймагуудын хувьд Алтан улсын харьяанд байсан юм шиг хараатч байсан юм шиг одоо ингэж харагдаж байна л да. Тийм өсгөл өөр утга. Гэхдээ ер нь биш хээр тал хятад хоёрын хоорондын харилцаан дээр энэ нэг хараат бус гэдэг их сонин харилцаа байгаад байгаа. Ер нь хятадыг тойрсон улсуудад ганцхан монголчууд биш. Би чив тэр нэг солонгосын тухай ярьж хагаад нөгөө монголчууд ирээд хамгийн анх солонгост ирээд тэгээд хараат улс бол гэсэн нөгөө тэгээд болцсон гэд. Тэгээ яасан гэсэнгүй яг тэ нөгөө өмнөх Алтан улсын хараат улс болохоор худалдаа хийх болдог байсан. Тэгсэн дараа жил нь Монголын элч ирээд хөөш татвараа төлөх гэсэн чинь нөгөө солонгосын хаан гайхаад ямар худалдаа хийгээгүй чи юунаас татвар төлөх гээд байгаа ингээд гайхаад наачдаг гэдэг шиг манайхан ч бас яг тийм байсан баггүй. Тэгээд тэр хараат болно гэдгийн тэр хятадууд л өөрсдийнхөө судар дээр ингээд манай хараат мягмар сүрэн ирээд одоо юу гэдгийг 10,000 адуу бэлгэн давчирч өгөв тий. Тэгээ бид нэр хариуд нь 40-100,000 боодол торг 40 боодол хоргоо өгөв өнтер гэд. Тэгээ ингээд чи хараат болоод алба татвар тушаагаад байгаа юм шиг тий. Нөгөө талаас тэр зөрүүлээд өгж байгаа хоргоо торг чинь 3-4 нугалсан үнэтэй өгчөж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл улсын худалдаа явж байгаа. Нэг талаас. Нөгөө талаас мягмар сүрэн энэ худалдааг хийх эрхийг олж авахын тулд миний хараат байх хэвээр. Тэр чинь нөгөө хятадын төвтэй үзлийн бодлого шүү дээ. Дэлхий гэдэг бол ингээд нэг юм хавтгай байна. Тэг яг тэрний голд нь бид нар хятадууд амьдарч байна. Тэгээ захаар нэг хэдэн бүдүүлгүүд амьдарч байгаа. Тэгээ тэр бүдүүлгүүд биднэртэй худалдаа хийж бидний соёлоос авч бидний юмыг баялагийг одоо ингэж хэрэглэхийн тулд ингэж байгаа маа гэдэг бас ч гэж худлаач биш л дээ. Бид нар бас л тэрий чинь аваад торгод урдангийн өмсөөл одоо хэрдэгж байгаа шүү дээ тий. Тэгж яадаг гэсэн бохоо. Тийм учраас хараат байна гэдэг нь одоо бид нар ингээд 21-р зууны үеийн тусгаар тогтнол бие даасан байдал нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн гэж бодоод хэрэггүй байхгүй. Нөгөө их талдаа ч гэсэн тэгээд ингээд хоёлаа жамаахан дугаар дээр ярил одоо ингээд Хэрээд Монголын хөвсөл гэж явж байгаа л эхлээл Тэмүүжин маань ван хааны хараат юм шиг тий. Ингэж явж яснаа сүүлдээ хар халзан хэлсний тулдаан болоод ирэхэд бол адилхан болсон үзэлцэл тий. Тэгээд дараа нь нөхөр дээр нь гарчиж ийн гэдэг нөгөө
Нялхаас ингээм үгээр харж байгаа шүү дээ. Танахаа ирэхээр хоомор суун байх та манайхаа очихоор хатавчд байна шүү дээ гэж. Тэр чи хэрэдэн доош орчиж байгаа хараад болчихж чинь гэсэн үг шүү дээ. Гэдэг ч юм уу тий. Тийм учраас энэ нэг тийм харьцангуй ойлголт. Нүүдэлчдийн хувьд бол ашигла болж ивэл за окей. Хоёр сөгдөж дөө. Гэдэг ч юм уу нэг иймэрхүү юм болоод исэн юм шүү. Маш прагматик. Үгүй тэгэлгүй байт би чи энэ хээр талд Алтай улсын татварын төшөмөл ирээд сууж чадахгүй. Цэрэг нь байж чадахгүй. Яг чи нэг очиод тэнд нэг замаа үдэд очиод нэг мөрөгчөөл бусаад ирсэн юм шиг байна тий. Тэгтээ чи өөртөө амар бол их ашиг авчирсан. Бага дорог дурдан авчираад эхнэр хүүхдээ дараагаад айгүй гоё гохгүй. Тиймэрхүү харьцаатай байсан баг. Тэгтээ нөгөөдөл нь айдаг учраас үе орж ирж уулгалдаг. Тэгээ эр болгоны чинь алахыг налаад боолуулгахыг боолуулгаад ингээд байдаг учраас ер нь тэндээс нэг дайсан эрдэл гэдэг л хандлага байсан байхгүй. Яг одоо 2000 жилийн өмнөх эдийн засгийн харилцаа одооных нь ялгаа юм уу? Тэр үед монголчууд түүхий идэв өгдөг. Тэр нь одоо адуу мал аршир. Одоо бол уул орцоо. Тэгээ боловсруулсан бүтээгдэхүүн авдаг. Нэг өөрчлөгдөөгүй л нэг тийм дэвшиж өөрчлөгдөж байгаа малга. Одоо тэрийг нэг 20 30 жилийн дотор хамжуулаад бид нэр дараагийн төвшөнд орно гэхэд бол найдалтгүй юм шиг байна. За чи одоо ингээд өөр улсын хөгжлийн замыг агаа ич та 1000 жилийн байсан би чи юу нөөцлөгдөх ингээд юу ер нь гэхдээ стратегийн бүтээгдэхүүн бол адуу л да. Тэр чи нөгөө монголчуудтай одоо газрын хувирал мэдлэлтэй. Тий. Уран ч юм уу те. Юуны тэр үед чи нөгөө нэг хамгийн чухал юм чи морц цэрэг штэ. Тэгээ морц цэрэг хятад бол морь байхгүй баг. Тийм нутгинч баг те. Тэгэхээр зэрэг яадах хөөхлөр худалдаж авдаг. Тэгээ худалдаж авна гэж нүүдэлчтэй судалж авна. Тэгжээ чиний цэрэг чинь морьтой болно шүү дээ. Тэгжээ чи морин цэрэгтэй болж иж нүүдэлчдийг орж ирэхэд өөдөөс нь сүрэн зогсох чадвартай хайрамтай болно. Тэр үеийн түүхэнд бол бүр хаа байсан тэр нөгөө Туркменистан энтерээс очиж нөгөө ахал теккиний удмын ядуу гэж тэгэх гоё ядуу гэдэг шүү дээ тий. Тэр мэдээж бүр тэнгэрийн хөлөг энтер гэж нэрлэж тийшээш бүр тусдаа экспедиц явж тэрийг маш өндөр үнээр худалдаж авдаг мавдаг байсан тийм баримтууд бол бий л дээ. Одоо гэр дороо худалдаж авч байгаа. Харин тий. Дороо заржсэн юм байна. Хаймарс ч юм уу тий. Бүр томор ирвэл. Тэгээд тийм байсан. Хоёлаа дайндаа ороогүй яваад байна. Дайн руу орё. Одоо орохгүй л болох байлаа. За. Алтан устдаа дайдах дайны шийдвэрийг хизээ яаж гаргав? Тэгээд ямар хүний нөөц стратегтэй орохоор тооцоо. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг. Denk Farm. Тэгээ нөгөө 1210 онд элчийн эрэхт нь энэ мүү өчүүхэн амт яаж тэнгэрийн үвэд ингэж нулимсан гэсэн шүү дээ. Тэр бас үндэслэхгүй биш. Энэ Вангийн Юнжич хэд хэд удаа Алтан улсын элчээр хээр талд ирсэн хүн баг. Тэгээд нэг удаа эрэхтээ Чингис хааныг Чавтори гэж дуудсан баг. Дарамжилж штэ. Застойн дарга гэсэн. Тий одоо бүүмэд Гитлер амар хүчтэй болсон Германы эзэгэнц байгаа үед чи явж чихэд хөөе Ефрейтер багдаргаа. Ер нь Гитлерийн яг цэрэгт яг бодтойгоор авсан цолгон Ефрейтер штэ багдарга штэ өөрхий. Офицерч болоогүй амт штэ. Өөр цэргийн цолгоо мэн. Өөр цэргийн цолгоо. Дараа нь яг шууд фюрер болсон. Дарга болсон. Тэрнтэй адилхан хандлага гаргахад тэгээ ер нь Чингис хаан мэдээж дургүйч байсан баг. Тэгээд ер нь дайн болохын тодорхой болонгууд 1210 оны хавар хэрлэнгийн хөдөө харалт хуралдуулаад тэгээд Чингис хаан 3 хоног тэнгэрт мөргөж байгаа штэ. Ер нь Чингис хаан мөргөн гэдэг бол одоо их ноцтой дайсантай үзэж гин гэсэн үг штэ. Ялчч магадгүй, ялагч магадгүй гэж үзэж штэ. Тийм учраас нөхөр 3 хоног тэгж тэнгэрт мөргөж гин. Хоёрдугаарт цэргүүдээ одоо нөгөө юу яах хэрэгтэй шүү дээ. Мотивац өгөх хэрэгтэй байна. Тэгээ 3 хоног мөргөж гарч ирээд за мөнх хөхтөнгөр Алтан улсын эсрэг дайнд морд гэж байна. Өвгдээцийнхээ сонзонг ав гэж байна. Тэгээд ялтыг бидэнд өгнө гэж байна. Цэргүүд бүгд мотивацтай болж байгаа. Амар мотивацтай болж байгаа үстэй чи өсөө өсөлөх нь байна. Эдийн засгийн ашиг олох нь маш тодорхой тий. Тэр баян хотуудыг дээрмтэн гэдэг чи. Тэгээд дээрээс нь Тэнгэрээс чамд ялнаа гэдэг одоо юу хүчж тохиогчлоо тий. Дарахын эрх хүчлөө шүү дээ. Айгаад ах юм байхгүй тий. Тэгээ ингээд цэрэг хөдөлж байгаа. Гэхдээ цэрэг зүгээр хөдлөхгүй байна. Хэрвээ тэр үе
их сурвалжуудын мэдээг уншихлаар яаж байгаа. Чингис хаан чинь тэндээс далайн нуурлуу хөдлөө явчихж байгаа. Өөрөөр хэлбэл хоёулаа алтан улсын нөгөө газрын зургийг гаргаж харуулахад их ойлгомжтой болно. За энэ тэр үеийн одоо энэ цэнхрэн алтан улс, зөрчтэй алтан улс. Тэр ногоо нь тангадын сийс явуулсан. А энэ шар нь өмнөд хятадын өмнөд сүм улс. Тэгэд чи их цэрэг хэрлэнгээс далайн нуурлуу хөдлөлөө гэж боддоо. Тэгэхээр эн чинь алтан улсын зүүн хойд хэсэг рүү цэрэг хөдлөж гин гэдэг одоо юу гэж штэ. Мессеж өгж штэ. Тэгээд тэндээс мань хүн чинь Зевс өвөдөө хоёр түмэн зэрэг өгөөд. Тэгээд тэр хоёр бол энэ зүүн хэсгийг орж төв хийж байгаа. Тэгэнгүүт энэ төвийн хэсэгт байгаа нөхдөөч хөөш тийшээ ч нөгөө монголчууд орчлоо шүү гэд тийшээ зэрэг хөдлөг штэ. Тэ? Алтан улсын зэрэг бол монгол зэрэг шиг тэгж одоо шуурхаа дөрвөн явж чадахгүй. Тийш явган зэрэгтэй одоо зэрэг байгаа учраас. Тэгээд үндсэндээ нөөц зэргийн ихэнх нь бас тийшээ хөтлөгчж байгаа. Зевс өвөдөө хоёрын ерөөсө өмнөд тавьсан гол зорилго нь тэр байсан юм шиг. А тэр хооронд нь нөгөө далайн нуурын зүг явж исэн цэргүүд чи эргээд говийг нэвт гараад тэгээд онгод буюу одоогийн Ордост хүрээд ирж байгаа. Тэнд ч нөгөө Чингис хааны охин хин алгаа бихи очиод суудсан. А тэгээд тэр онгодын захирагч алхаштай гэдгээрээ энэ төр чинь нөгөө Чингис хаанд үйлчлээд явсан байгаа. Айгүй бол энэ онгодууд энэ говийг гатлахад газарчаар явсан байж таарна. Яг тэгвэл говийг гатлна гэдэг бол өөрөө их юу те. За яг худалдаач бол говийг гатлчих болно те. За чиний 50 тэмээтэй явъя. Тэгээд бүх мэднэ 30 хүн явъя те. Тэгээд тэднийхээ ус мусыг зөөгөөд авч яваад яачвал чи хэдэн 10,000 одоо бараг 100,000 хүрэхээр цэрэгтэй говийг гатлна гэдэг бол тэр бол одоо жишээл алтан улс бол тийм боломжгүй гэж үзээд тийм учраас энэ говийн энэ хэсэг дээрээ бэхлэлт нь харьцангуй сул. Өөрөлдвөл их цагаан хэрэмч ингэж явж байгаад энэ тангадын нутаг дөхөд дуусчихж байгаа шүү дээ. А тэр зүүн тал руу бол бэхлэлт их сайтай байсан юм байна гэж. Тэгэд нөхөр 3 сар хөдөлж байгаа. Бас их тооцоод хаварчин говьч өвс ногоотой болчих шүү дээ. Яг сайхан ногоо дөнгөж танд цухаж байгаа үед харна тийм үү. Хоёрдугаар тэн чинь өвлийн нөгөө хур тунцсны хөв цөөрөмнүүд говьд үлдсэн байж таарна. Тэгээд тэрийг ашиглаад их цэрэг говийг хөдлөн гараад ирж байгаа. Тэгэхээр нөгөө алтан улс ерөөсөө огт бодоогүй газраас нь монгол цэрэг гинт гарч ирээд тэгээд онгодын нутагт ирэнгүүт онгодууд ч сайхан бүх юм бэлдсэн байж байгаа шүү дээ. Хатан голын цөлхөнд байгаа хүмүүс. Ингээд юу гэсэн тийм болохоор энэ бол стратегийн хувьд айхтар төлөвлөсөн операц харагдаад байгаа. Тэгээд тэр Зевс өвөдөө хоёр чинь зүүн талаар бужигнуулаад тэгэн чин зүүн нийслэл нь Донжин хот төлөө. Тэрийг эзлээд тэгэхээр нөгөө алтан улс сандарна үстэй зүүн нийслэлийг чинь монголчууд ирээд эзэлчлээ гэхлээр тэгээд тэр нөгөө цэрэг тийшээ явж байгаа. Тэгэхээр Донжин эзэлсэн түүх нь бас юу сонио. Тэр үед нөгөө манайхан чинь хот хэрэм эзэл сураагүй. Одоо нөгөө юу байхгүй. Нөгөө харвуул, чулуу харвуул, марвуул элдв долоо юм мэдэхгүй юм штэ. Тэгээд нөгөө төл чинь хотыг нь бүсэлж ингэж Зевс өвөдөө ирж үзэж хагаад тэг хайчаа яваад гэж байгаа. Тэнгүүт нөгөө алтан улсын зөрчдийн жанжин чи Вангийн адаа гэж жанжин байсан. Тэр адаа энэ араас нь туршуул явуулна штэ. Тэгээд туршуул нь яваад юу буцаж эргэж хэлэхдээ монголчууд ер нь удаг уцаж явах шиг байна. Бүр 2 өдөрчийн газар холдлоо гэж. 2 өдөрчийн гэдэг нь алтан улсын цэргийн одоо хэмжилтээр хэмжүүрээр 2 өдөрчлөө. Тэгэнгүүт нөгөө Вангийн адаа чинь юурууга их нийслэл рүүгээ жундуу руугаа ээлж хийлгээгээд жундуу гэдэг нь одоогийн Бээжин ээлж хийлгээгээд за одоо энэ монголчуудыг буцаагцсан шүү. Нутаг буцсан шүү гэдэг. Тэгээ хот моттой найр хийгээд хаалгуудад илгээд утч ингийн үед хаалгууд нь дэлгээд ил байх хэрэгтэй шүү дээ хүн амтай орж гарах юм. Тэгээ ингээ сайхан найрлаа сууж яхад нь шүнэн нөгөө хоёр чинь бүх зэрэгээ хөдөлгөөн морьтой гаргаж мордуулаад
Тэгвэл явдал дундаа мориос хэлгэж гэж унаал ингэж явсаар гоод үүрээр хаалгаар нь ороод ирж байгаа. Тэг одоо гэсэн чинь. Ийм тийм сонин бас байлдааны тактик хэрэгэлсэн байдаг л да. Тэгэд энийг би яагаад ярьж байгаа юм гэхэлэр ер нь энэ нөгөө ерөнхий тактикийн төлөвлөлт бол их мундаг байна. Тэгээд нөгөө 1211-ээс 17 он хүртэл бол Чингис хааны үеийн дайн болсон гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ энэ дайныг ингээ хараад байх юм бол юу харагдаад байгаа? Уулгалт хэлбэрээр яваад байгаа. Яг эзлээл ноён томлоод ч юм уу нэг тэхбүү орж ирлээ. Уулгалаад даах юм аваад тэгэл цэргийн хүчийг хядаж хайчаал тэгэл цаашаа яваад байгаа. За тэгээд энэний дараа бол нөгөө их цагаан хэрмий чинь баруун талаар ингэж онгодын нутгаар дайрж орж ирээд тэгээд нөгөө үнгэн давааны байлдаан энэ дээр бол хоёулаа бүтэн дугаар ярьсан юм чинь тэрийг давтаж яриад хэрэггүй. Нөгөө талаас Чингис хаан бол амар том үзэл сурталын дайнж байгаа. Угаасаа мань хүнийг балжин нуурын ирэг дээр тангар өргөсөн хүмүүсийн дунд чинь хоёр хятан яваа шүү дээ. Илүү баха, илүү тухай гэж. Илүү гэдэг бол нөгөө хятны хааны удмынхан. Вангин гэж байнга тэмнэр гараад байгаа үз. Тэр чинь энэ зөрчдүүдийн хааны удмын овг. Вангин гэж. Манжууд нь лайсин гэж явна. Айсин гэрөө. За тэгэд тэр илүү баха, илүү тухай гэдэг тэр үеэс эхлээд хятангууд одоо Монгол сэрэгт үйлчилж Монголын талд орж эхэлсэн. Тэгээ одоо монголчууд дайрж орж ирэнгүүтээ хятангуудад ухуулга хийж байгаа байхгүй. Танай улсыг сүнүүлсэн тий бид нар онцонг авч байгаа гэж. Чи Монгол би Монгол хоёул бид нар адилхан яг хятан бол хятадсан Монгол л доо. Тэгтээ Монгол. Тэгээд тэрийг хонцонг би авч байгаа юм гэж. Энэ юун дээр харагддаг вөхлөөр 1218 онд хин Илүүч цай одоо нөгөө Чингис хаан дээр авчихад Чингис хаан тэгж хэлж байгаа байхгүй. Би танай хөвгдөөцсий чинь ус хонцонг авч байгаа юм аа гэж. Тэгт нь Илүүч цайгүй одоо бид нар хэдэн үеэрээ дамжаад энэ хаанд одоо үйлчилж ирсэн би бас тэгж хаанаа муу хэлж чадахгүй гээд тэгээд Чингис хаан тэрэн таалагдаад их хүн сайн хүн байна гэж хажууд авсан гэж. Тэгэхээр нөгөө суртал ухуулга явж штэ. Хятадууд нь болохоор зэрэг та нарыг даралж байгаа зөрчдүүд бид нар эдний чинь устгаж байгаа магадгүй ухуулга явж байгаа. Ванчи гэдэг нэг хятад жанчны тухай хоёлаа ярьж ирсэн. Жолоо даваан дээр 3 хоног шивэлж байлдаад Монгол цэргийг гаргахгүй байлдаад их сайн байлдсан. Тэгээд дараа нь баригдаад тэгээ Монгол цэргийн жанжин маш сайн цэргийн жанжин байна. Их мундаг хүн байна. Чи харин гэхдээ буруу ажил хийгээд байна. Чи одоо ингэж өөрийг чинь дарлаж байгаа зөрчдийн төлөө зүтгээд байх юу байсан юм? Та нарыг харин энэ дардлаас чөлөөлж байгаа Монголын төлөө зүтгэх хэрэгтэй гэхэд ингээ уруулж авч явах жишээ нэ. За тэгээд яг тэ нөгөө нэг ялагчийг дагах сэтгэхгүй гэж бас нэг юм байна шүү дээ тий. Айгүй олон ялангуяа энэ зүүн нутгийнхан бол энэ чинь ингээд нөгөө Зевс үедээ хоёрын юу чи уулгалч ингээд бараг энэ бохон булан хүртэл явчихж байгаа байхгүй. Ингээ улсын ингээ голоор нь хоёр хөрөөдөө хийчихэж байгаа. Тэгээ зөрчдий чи уугуулдаг байхгүй. Тэгэд ингээ хөрөөдөө хайчихар чи энэ нутагт ингээ тасраад үлдсэн нөхдүүд байна шүү дээ. Тэд нар чи яадаг вүлээ гэдэг асуудал руу орно шүү дээ. Тэгээд ихэнх нь бол за одоо тэгээд Монголыг дагаар орё гэдэг юм явсан байгаа. За зарим нь бол энэ зөрчдүүдийн нэг юу байсан юм? Муухай муухай ч юм уу. Ер нь зөв нэг зан шиг ялагдвал цаазаар авдаг. Хэнийг нөгөө өөрийнх нь жанжныг. Тэгэхээр за чи яваад ялагдчихлаа. Чи хааны ордонд буцаж очих хэрэггүй шүү дээ. Цаазаар авах болно шүү дээ. Тэгэхээр чи яах вэ? Монголыг дагарах шүү дээ. Айдвар хэрэгтэй гэжтэй тий. Ингээд айгүй олон хүн бас тэгж урууж орсон юм би. 3 дугаарт мань хүн орж ирснийхээ дараа юу хийсэн гэж би хараад байгаа. Татвар их багасгасан юм шиг байна. Ер нь бол монголчууд бол нөгөө нэг энэ зөрчдийн хааны авдаг татвар хэрэггүй шүү дээ. Чи 3 сая ноён авчир тавьсан гэ би дөрөв нэг хальт дурдсан шүү дээ. 4 сая үнэтэй байж гад 3 саяны төвөтийн нутагт нүгэд ороод ирсэн юм а гэд. Тэгээ чи 3 сая
хоолны савд хижээ нэгдэг чинь Америк татвар цуглуулах хэрэгтэй шүү дээ. Тэгж монголчууд уртаашаа нэг 800 мянга 900 мянга орчим хүн байна тий. Тэгэхээр татвар бол нэг аваад ах хэрэг байхгүй. Тийм учраас энэ ши удмынхан Монголд өмнөс зүтгэж байгаа нь ши тэнний гэдэг бол эн чинь Шандун мужийн их баян дариж байхгүй гэдэг дариж. Тэгээ энэ хүн чинь шууд Монгол цэргийн талд ороод өөрөө ингээд цэрэг цуглуулад тэгээд монголчуудаа нийлж байлд авчиж байгаа. Ээж байгаа яг гэвэл чи баян дариж чинь их татвар төлдөг хүн байх гэдэг байгаа үстэй тий. Тэгээд татвар чинь 3 дахин багсчихлаар чи ч одоо баярлан үсттэй тий. Үгүй ийм сайн хүн манай хаан байх хэвээр. Тэдэргүй зүрчид өнөө Монгол өнөө хоёулаа харийн хүн юм чинь тий. Тэгэхээр зэрэг чи баг татвар авдаг хүнийг наанаар байлгах дэмжих зөвөө гэдэг чинь бас л бодлого байхгүй. Тэгээд ерөөсөө ингээд тийм үндэснийг ашиглах одоо тэр тактикийг бол маш сайн хийсэн байна. Нөгөө Монголоос Алтан улс руу дайрсан цэрэг хүчний нөөц чадварны дээрээс ялангуяа тэнд Монгол угсаатнууд бүгд орсон уу? Дээр нь энэ дайнд сүм, тангууд, хятангуудын оролцоо. За хятангийн оролцоог бол та ярьчлаа тэгэл. Хятангуудын оролцоон дээр бүр зориод хэлэх нь энэ зөв мужид байсан нэг цэргийн тойргийн командлагч илүүлүгэ гэж одоо илүү гэхэр дээр дахиад хятангийн хааны удмын нөхөр шүү дээ. Тэгтээ Алтан улсын одоо цэргийн тойргийн командлагч тэр нөхөр бол шууд бослог гаргаад юу ичиж байгаа байхгүй. Монголын талд орчиж байгаа байхгүй. Нөхөр бослог гаргаж Монголын талд орсон ягаад Чингис хаан их хэрэгтэй юм болоод хувирчиж байгаа гэвэл эн чинь нөгөө адуу мал агуулдаг нутаг. Төв хятад чинь адуу мал байлгах бэлчээр байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ нутаг чинь нөгөө адуу мал агуулдаг. Тэрий чинь нөхөр тастаад авчиад Монголын талд өг аяж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зөрчдийн морин цэрэг чинь унах унаагүй болчих байгаа. Энийгээр их чухал ачаал бүгдэлтэй үйл явдал болсон. Тэгээ энэ Алтан улсын энийг дарах цэрэг мордод явгангуут нь Чингис хаан Алчин ноёныг одоо бүртээ хатны ах Алчин ноёнд цэрэг өгöd тэгээд нөгөө илүүлүгээг очиж хамгаалж байгаа. Вангийн Пушян гэж нэг нөхөр байгаа. Вангийн гэхээр бас энэ Алтан улсын одоо хааны удмын жанжин байгаа үстэй. Тэр нөхөр чинь нөгөө тулдаанд ялагдаад цаазаар авахлах нь ойлгомжтой болчихно шүү дээ. Тэгэнгүүт тэнд нэг өөрийн гэсэн улс байгуулад дорнод сяв лөө. Тийм улс байгуулад би одоо ингээд Алтан улстай хамаагүй гэд ингээд. Гэтэ тэр найдваргүй итгэлтэй яг тэр үед Монголын цэрэг ойрхон байгаа үед бол та нарыгаа даган шүү дээ амтэр гिचээд тэгээд Монгол цэрэг явангууд эсрэг яваад эхэлжлээ. Гэхдээ ийм бодлогууд нөхөр хийгээд эхэлсэн. Тангад бол дагаар орцсон байсан учраас тангадын тодорхой тооны цэрэг Чингис хааныг дагаж явсан. Ялангуяа тангадын цагаан ноён гэж тэр цагаан гэдэг нь монголчууд өгсөн нэрэлтэй. Бодвол монголчуудаа бодвол цагаан арьстай үг байсан юм байна үстэй. Тангад нэрний юу лээ. Тэгээ тэр хүн чи бүр ингээд юун дээр их сурвалжууд дээр гараад идэх. Тагнуулаар явуулдаг байхгүй нөхрийг. Жишээл өнгөн даваан дээр бол цагаан ноёныг төрүүлж явуулаад Алтан улсын зөрчдийн цэрэг хааваа мэд тагна гэд нэгдүгээр тэр хүн хилтэй хүн болж таарч байна тийм ээ. Хоёрдугаар тэр чинь тэр хавийг мэддэг хүн болж таарч штэ. Гэх мэтэр. Тэгээ тангадын цэрэг бол тодорхой хэмжээнд оролцсон. Сүүлд нь дайны 2 дугаар шат дээр бол тангад бүр армин явж оролцсон л доо. Бас нөгөө Монголыг үлдэхэд. Сүн улс бол сүн улс Алтан улс хоёр бол хоорондоо мөнгөний дайнтай. Тэгээ одоо энд ингээд хил байна штэ тий. Энд чи хуахэ гэдэг голоор хилээ тогтоосон энэ хоёр нэлээ их томдаа хийж 1170-аад оны үед баха. Инх найрамдын гэрээ хийж. Тэгвэл мөнхийн орондоо үздэг ийм үйл явдлууд болсон баг. Энд дээр нэг ойлгомжгүй юм байгаа. За Монгол цэрэгт өнгөн даван цахиулчлаа тий. Тэгээ Алтан улсын ягаад өмнө зүг рүү зүгтаад байгаа. Бодоход өөрийнхөө нутг руу зүгтэх хэрэгтэй үстэй. Уугуул нутг руугаа. Уугуул нутг руугаа. Тэнд одоо бодвол адилхан зөрчдүүд нь байгаа гэж бодмоор тий. Тэгэхээр зэрэг бас ингээ харахаар хоёулаа нэг 50 сая хүнтэй байсан тухай ярьсан шүү дээ. Энэ шиг нэг сая 2 сая хүн байгаа даа байхгүй. Үлдсэн нь энд байгаа даа байхгүй. Тэгэхээр эн чинь татварын бааз тэнд байна. Хүн хүч тэнд байна. Ядууд муу цэрэг байж болно. Гэхдээ цэрэг шүү дээ. Тийм учраас нөхөр өмнө зүг рүү зутах гэдэг.
ийм учир шалтгаантай юм болоод байгаа. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Монголчууд бол угаасаа тэртээ тэргүй нэгдсэн учраас бүх харин тэрчгтэй бүх угсаатууд оролцож байна гэсэн үг. Ер нь бол юу штэ 1206 онд их Монголын хаан болоод зарлан дугнасны дараа 95 мянган ноён томилж байгаа штэ. За тэгээд яг мань хүн өөрийнх нь түмэн гიშгтэн байсан гэж бодоод харах юм бол за 105 мянга зэрэг. Яг тийж мянга гэдэг бол яг мянгч бас биш л байх л да. За тэгээд за нэг 100 мянган зэрэг байсан гэж одоо нийтдээ. Тэгээд тэр 100 мянган цэрэг дээр одоо мэдээж Он аймгийн цэрэг сүүлд нь нэмэгдэж орж ирсэн байна шүү дээ. Гэхдээ их цэрэг хөдлөө гэж бодоход Монголын нутагт ядаж нэг 2 дүмэн цэрэг үлдээ шүү дээ. Ар гэр тий Артлын аюулгүй байдал ихнэр хүүхэд чинь байж гин. Тэгэхээр зэрэг за тэгээд онгодоос бол нэг дүмэн цэрэг гарсан гэж бичигдсэн байх юм билээ. Тэгэхээр ер нь бол нэг 100 мянга орчмол цэрэг одоо нийт байлдааны ажиллагаанд оролцсон юм байна гэж харагдахаар байна. Манай одоо Монголын талаас бол Монголын тал бол маш нэгдмэл байх нь ойлгомжтой. Эдийн засгийн нэгдүгээрт хувийн өс сонзон байна. Хоёрдугаарт эдийн засгийн асар том ач холбогдол байна шүү дээ. Одоо мэдгүй би нэг хөдөлчин нөгөө хөдөлчнээ очиод дээрэмдэхээр яг л адилхан л юм олж авна шүү дээ тий. За магадгүй мэгмар сурын илүү гоё бүстэй байж магадгүй тий. Хөл илүү гоё сэлэмдээж байж магадгүй. Тэгэл дуусч байгаа шүү дээ. Чи алт улс руу орно гэдэг чи торг хоргоо тэгэл алт мөнгө тэр 9 шидийн юм одоо тэндээс ч олж болж шүү дээ тий. Тийм болохоор зэрэг манай цэрэг бол мотивац маш өндөртэй байсан юм байна гэж бодож байгаа. Хоёрдугаард бас нэг бодвоштой одоо бидний хайхтар судлаагүй нэг сонирхол байна. Энэ дээр ер нь дайны гол операцийг бол 3 жинжин дугуулж гэж харагдаад байгаа. Мухалдай Зевс үгүйтэй 3. Тэгэл ингээл харах юм бол тийшээгээ Зевс үгүйтэй 2-ыг явуулав. Тийшээгээ Мухалдай давшив гэдэг. Юу яаж байгаа одоо туслах операцид явж байгаа хүмүүс нь хүүхдүүд нь дүүнэр нах. Тэгэхдээ язгуурын Монгол нутагтаа бол очигн үлдэж байгаа. Нутгаа захираад. Хасар ахыгаа дагаад энэ дайнд мордож байгаа. Хасарчин бол бас ингэж алтан улсыг голоор нь бас хувааж шардан сүртэл давшиж одоо байлдааны хавь байгуулсан. Хөвүүдийн дундаас ягаад ч юм зүүч цагаатай хоёр бол мэдээ цэрэг командж явсан байж таараа. Яг л 1211 он гэдэг чинь зүүчийн насаар бодох юм бол маань 30 гарцсан. Тэгээд өмнө 1207 онд ч юм байна чинь цэрэг захираа яваад ятсан хүн шүү дээ. Тэгэхдээ тэр хоёр бол хэний л харьяанд байсан байна гэж би хараад байгаа. Нөгөө Зевс үбэдэ Монголын 3 харьяанд л цэрэг командлаад яваад байгаа шүү. Ганцхан Датууны дайрсан цэргийг өгөөдийн цэрэг гэж нэрлсэн байгаа. Өгөөдөө чинь 1186 онд төрсэн хүн гэж бодохоор 1211 онд 17-тай биш ээ. Хуудлаа 25-тай байна. За 25-тай одоо яг эд сайхан залуу явж штэ тий. Тэгээд яаж байгаа нэ тэр бас нэг тийм сонир үзэгдэл байгаад байгаа. Тэг яг энийг үнгэн даваан дээр Алтан улсын цэргийн үндсэн хүчийг буцагсан гэж хоёлаа ярьсан штэ тий. Тэгээд тэрний дараа болсон үйл явдлуудыг аваад ингээд үзэх юм бол манай хүн чинь Жундууг очиж бүсэлчиж байгаа. Жундуу гэдэг маань одоогийн Бээжин. Тэгээ бүслээд тэр хооронд нөгөө Монгол хүүнэр нь хасар энтергээд эдгээр чинь татал тийшээ тараад ингээд мужуудыг уулгалаад явж байгаа байхгүй. Одоохондоо шууд Монголын харьяанд оруулаад ноён тавиад байгаа юм байхгүй. Зүгээр л уулгалаад эзлээл явчихж байгаа. Ер нь бол. Тэгээд ер нь 1215 онд Бээжинд тулж ирж байгаа. Тэгээ энэ нэг тулдааны үйл ажиллагааг ойлгохын тулд энэ ингээд онуудтайгаа
байгаа. Одоо жишээлбэл 1211 онд тий Ушабаогийн цайз гэж тэр Форт Уша гэж бичсэн байгаа. Ушабаогийн цайзны дэрэгдэх тулдаа энэ бол зөв хийсэн тулдаан энэ тэр Юнижоо гэж байгаа. Энэ чинь нэг Датууны уртлын хөлийн хотыг хэлж байгаа. Энд өгөөдөө зэрэг орж ирсэн газар нь тэр. Энэ 14 тэгээд 12 онд нөгөө Зевс үгдээ хоёр тэг Лоян гэд энэ нэг Алтан улсын зүүн нийслэл рүү довтолж байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ чи ингээ харах юм бол цэрэг ингээл орж ирээл буцаж яваад байгаа. Энэ зүгжин пас, энэ Жуян пас гэдэг нь цавчаал бонд. Тэ? Тэгэл энэ ч гэсэн эндээс ингээл жундуугаас тийшээгээ довтлоод буцаал. Өөрөөр хэлбэл уулгалт хэлбэртэй яваад байгаа байхгүй. Тэгээд 1215 онд Бээжин гарцаагүй юм байдалд оронгууд энэ хооронд ихний Монголын энэ Зевс үгдээ хоёрын хийсэн нэг том энэ аян энэ 1213-14 онд Тайваныг бүр ингээд цаашаа ороогод заа Хуанхэ жоохон шар мөрнө тий хар мөрөнчл тэгээ тэрийг ингээд ороогод бүр Алтан улсын өмнөд хэсэг рүү ороод буцаад Тайваныг эзлээд одоо эзлэж уулгалаад буцаж байгаа байхгүй. Энэ юуг харуулдаг юм гэхлээр нэгдүгürt энэ чинь амар алсын одоо марш Монгол зэрэг хийж байна. Хоёрдугаар Алтан улсын хаанд чамд бол ихэр Тайван амьдрах бүс нутаг байхгүй гэдгийг ойлгуулж авахгүй. Өмнөд нийслэл нь энэ одоо нэг хуучин нэр Жинано кайфен одоогийн кайфен шүү дээ. Бараг тэр хүрээ буцаж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь энэ монголчууд гэж ээлэн монголцохгүй бол болохгүй байна гэдэг. За Алтан улс ч тэр үед дампуурсан л та. Нөгөө Вангийн юмжиг гэдэг мундаг хааны чинь жанжин барьж явж халаад. Тэгээ орноос нь Вангийн Шиван гэдэг нэг нөхөр тавьчихсан. Тэр нь нэг гинт гараад ирсэн. Тэгээд нэг яхаа мэдэхгүй нэг ийм нөхцөл байдалд ороо. Тэгээд нөхөр бол за одоо найрамдъя гэдэг санал тавиад. Тэгээ эн чинь 1215 онд Чингис хаан нутаг буцчихж байгаа. Гэхдээ ерөн зүгээр яг ингээд Балдын үйл ажиллагааг ингээд үзэх юм бол нөхөр бол намар нутаг буцаад байгаа байхгүй. Нэг компанид ажил хийчихэл, нэг уулгалт болж байгаа л нөхөр нутаг буцаалах. Тэгэл зарим цэрэг нь үлдээл те. Тэр яг ингээд бүгдээрээ гарчихгүй. Тэгсэн мөртөө нөө бас тэгээ тэндээ ингээд байршаад, сууршаад ингэсэн юм ерөөсөй байхгүй байна. Тэгээд эренгүүт нөгөө хин чин Алтан улсын хаан чин ерөө зутаагаад кайфин лөө нүүж ирж байгаа. Энэ яаж юм гэхэлэр эн чин нөгөө юуныхаа шар мөрнийхээ цаана гарчиж байгаа. Өөрийгөө аюулгүй болгож шээ. Чингис хааны хувьд бол эн чи үгсүг юм гэхэлэр энэ нөхөр чин нэв найрамдсан юм байхгүй юм байна. Одоо тэнд гараад харин бидний манай эсрэг одоо бослого тэмцлээ дайнд ажнаа үргэлжлүүлэх бодолтой хүн юм байна гэдэг. Дүмлэлтэнд хүрсэн учраас маань юм чи 1216 онд буцаад ороод ирж байгаа юм. Тэгээ энэ ер нь энэ хойд хэсгийн үл тэр чигт нь одоо эзлээд бараг энэ үеэс юунууд аймаг хувааж эхэлсэн. Энэ нутгийг ингээд мужаар нь хин ямар гавьяа байгуулснаас нь хамаарад. Ингээд энэ нөгөө зурган сайн ойлгохдохгүй гэж магадгүй. Гэхдээ энэ Алтан улсын хойд хэсэг энэ ингээд нөгөө далайн байна шүү дээ тий. Тэгээ ингээ харах юм бол хин ямар гавьяа байгуулснаас болоод энэ хар хасрын улс, хачууны улс, тий хөлгөний улс, энэ нөгөө улс, хулан хатнаас төрсэн ханхүү, Их Ордын аймаг, тий за тийшээ бол хаанах, өгөөдөх, цагаадах, зүчих ингээд тэгээ сүүл рүүгээ энэ чинь ингээд задраад гүйгийг хариг бүхийг тулуунхан авж байгаа улс мулс гэдэг. Энэ үедээ бол тулуу байсан баг. Энэ цэнхэр бол тий. Тэгээ хардаж энд энэ цэнхэр чинь тулуун нутаг болоод байна шүү дээ. Тэгээд энд хүлгээ мөнх хувлаа гэд ингээд өгöd байгаа байхгүй. Тэгэхэд одоо чи Оросын судруудад биш Хятадын суд Юанши тэмдэглэснээр бол одоо энэ Зүчи улс гэдэг энэ Пиня мужи шүү дээ. Жижигхэн мужигуц.
Энэ мужаас жилд Алтан ордны хаадад төлдөг татвар Оросын татвараас 10 дахин том байна. Гэхдээ хүн амнал тийм байх гэсэн үг шүү дээ. Тэ? Тэгээд ингэж хувааж аймаг болгож ингэж захируулсан ажил бол ер нь 1216 оноос хойш болсон үйл явдал болоод байна. Би яг тэгж хэлээд байгаа юм гэхэлэр 1230 онд Өгөөдийн хааны үед ингэсэн бол энд очигн хасар хажуу өнгөж гарахгүй байна. Тэгэхээр энэ Чингис хааныг амьд байхад нөхөр дүүдээ хасар чи гавь байгуулсан энэ хүртэл байлдаа эцэлсэн. За тэр мөн чинийг. За очигн их сайн байлдсан. Одоо очигн тэнийг үгүй. Хачуун. За хачуун чи тэрийг ав. Ингээд хуугаа явуулдаг байхгүй. Чин тэгээд энээсээ татвар авах боломжийг тэр өр хүүхдүүд ах トゥ нарт өгч байна. Тий. Яг мэдээж ин чинь дахиад одоохондоо бол дайм болж байна. Тэр татвар моторын дараагийн асуудал байсан баг. Гэхдээ хаажимдаа эн чинь ингээд татвар болно шүү дээ. Хоёулаа нөгөө Монголын төр зүтгэсэн гадаадын зүтгэлтнүүдийн тухай ярьж байхдаа энэ нутгийг чинь нөгөө ерөнхийд нь Махмуд Ялваач гээд тэр хоризмын худалдаачин захирагч нь байсан. Тэгээд эдгээр чинь ингээд хачууныг янзын татвар аваад очгон 2 дахь янзын татвар аваад хасар 3 дахь янзын татвар аваад гэхлээр эн чинь нөхөө улсын дотор хүмүүс нүүдэг ажил руу орж байгаа. Эхлээд дайн болоход бага улсууд өмнө татвар нь үчиж байгаа. Тэгж шүү дээ дайнаас цугтаан шүү дээ. Тэгээ энэ ч баг ер нь юу лээ. Дайн дуусахад хүн амын тодлого хийж үзсэн чинь нөгөө 50 сая чинь 10-ын дотор орцсон ч байдаг. Тэгж хядсан гэсэн үг шүү. Дөрвсөн гэсэн үг байхгүй. Хоёрдугаарт нөгөө ингээд одоо ингээд мягмар сүрэнд газар өгчдөг, отхон баярт газар өгчдөг. Тэгээд би жишээл мягмар сүрэнгээс 2 дахин өндөр татвар аваад ивэл чиний дор байгаа хүмүүс над руу зогтсон шүү дээ. Юу, миний дор байгаа хүмүүс чам руу зогтсон шүү дээ. Баг татвар дээр. Тэгэхээр энэ улс чинь ингээд нөгөө юу ээж өгөхгүй, хэвэн болж өгөхгүй шүү дээ. Эдгэр чинь нүүдэлчтэй биш. Газрын яах. Тэ? Тэр хүн чинь газраа үргэлж зогтохгүй юм чинь. Тэгээ ирэхээр зэрэг Махмуд Ялваачи хийсэн том реформ чинь тийм байдгүй маа. Бүгд жигд татвар авна гэж ингэж хийсэн юм баггүй. Монгол цэргүүд дарихтаа цэргийн хүчээс гадна нөгөө байгаль цагуурт нөлөөлөх технологи ашигласан. Зад задлах гэж. Зад задлах чи ер нь монголчууд хэрэгэлдэг байсныг хоёлаа хүүтэн уулын байлдаан дээр ягаа хин хоёр ойрдын хотгоо бихи 8-ны буйрог хаан хоёр зад задлаад зад нь нургаад өөрийн зэрэг дээр ороод гэд. Энэ Алтан улсын дайны үед бол зад задлсан баримтууд бий. Гэхдээ энэ эхний шатан дээр биш, дараа нь нөгөө 2 дугаар шатан дээр Өгөөдийн хааны дайны үед тулуу юу зад задлсан гэсэн баримт байдгийг. Тэрийг тэгвэл одоо дараагийн нэвтрүүлгээр ярьцгаая. Тий, би барин багтахгүй гэсэн. Одоо баг ер нь цаг тулж байна. За тэгээ нэгдүгээр юу 2 дугаар шатанд ач орж чадсангүй шүү дээ хоёлаа. Яг хөө тэгээд яг ийм байдлаар эхнийхэн дуусчихлээ. Үнгийн давааны дайны ач холбогдол дараагийн байнуудад нөлөөс ач холбогдол. Үнгэн даваа бол за тэрийг хоёлаа бүтэн дугаар ярьсан учраас тэр деталь нь сонирн биш. Үнгэн даваа хамгийн гол ач холбогдол нь юу юм гэхлээр офицерын корпусны л устгацсан. Чи одоо суурин иргэн шилд цэрэг бэлдэнэ гэдэг бол тэр дунд офицер бэлдэнэ гэдэг бол өөрөө айгүй өртөгтэй ажил. Тэгээд чи тариачнаас цэрэг болгон тэр хүн чинь газар хагалж мэддэг, тариа тарьж мэддэг хүн болохоос биш сэлэм эргүүлж мэддэггүй, жадар байлдаж мэддэггүй хүн байгаа шүү дээ. Нүүдэлчин аймгийн иргэн гэдэг бол бүх насаараа нумсмар авч, бүх насаараа морин дээр явж байгаа хүн байхгүй. Тэр бол зүгээр л амьдралаараа цэргийн сургууль хийгээд байгаа хүн шүү дээ. Тэгэхээр нүүдэлчин аймагт бол цэрэг бэлтгэхэд юу алга, өртөг алга байна тийм үү? Эднэрт бол амар өртөгтэй. Тэр дундаа офицер бэлдэнэ гэдэг бол амар өртөгтэй байхгүй. Тэрийг авчид Үнгэн даваан дээр офицерын корпусын тэр чигт нь устгацсан. Офицерын корпус байхгүй болчихлоо гэж бодоход чи дараа нь офицерын тариачдыг бол мэдэхгүй. Дахиад нэг 10,000-аар нь татаад авчирч болно шүү дээ. Тэр тариачдын дээр чинь дарга байх хэрэгтэй. Тэр даргыг бэлдэх хугацаа байхгүй. За тэгээд мэдхгүй нэг арай жоохон гайгүй харагдсан нөхрийг авчираад даргаар нь тавьчин нөгөөдг нь тэгээд цэргийн манал мэдхгүй гарч явж байгаа л нэг газар Монгол цэргийн отоонд оролдог гэл бөнөрөө хэдуулнаа л гэсэн үг шүү дээ. Одоо энэ чирвэ Украины дайныг харах юм бол тэн дээр яг гараад байгаа проблем байхгүй. Одоо ингэ чи цэрэг татаад хийж болно. Офицер ч байхгүй. Офицерыг бэлдэнэ гэдэг чинь
За одоо мэдгүй төрөвчлсэн курсээр бол дараа хэд нэг жил бэлдэхгүй л бид тий. А ер нь бол цэргийн сургууль чинь 4-5 жил шүү дээ. Тэгжээж офицер гэж хүн бэлдэж гаргаж байгаа шүү дээ. Мэргэжилтэн бэлдэж шүү дээ. Тий. Тэрнтэй яг адилхан тэгэж одоо ингээд тулалдаанд ороход заяа офицер чинь яаж цэргээ оруулахаа мэдэх ёстой. Өөрийнхөө цэргийг өөрөө сургасан байх ёстой. Итгэл үнэмшилтэй байх ёстой. Цэрэг зурчихгүй гэдгийг мань хүн мэддэг байх ёстой гэл ингээд байлдааны тактик зохиох бүх юмнууд. Тэгээд их олон юм. Тэр нь байхгүй болцсон. Ийм л аюултай юм л да. Тэгээд ерөнхийдөө 1217 гээд ер нь 16 оны тэр дайнаа хийчээд нөгөө Алтан улсын айн чинь дахиж өвдөг сөгдөж гуугаад тэгээд Яхтан Чингис хаан за чи Юнаны ван гэдэг цолоо хаан биш болж шүү дээ. Ван дивж. Ван. За тэгээд одоо юу ч гэдгийг ийм татвар нөгөө охин гэл ингээд тэгсэн нөгөөх нь татвар матар илдэг 7 юм дээр бол окей ганцхан ван гэдэг цолон дээр буухгүй. Тэгээд дээр ч бас аргагүй. Яг бол маний нэг ван болгочихоор эргэн тойрон зөндөө олон вангууд байгаа шүү дээ. Тэрнийхэд адилхан болчихлоор тэгэл чи өдөр яг цолоор адилхан болчихвол чи юугаар илүү болоод намайг захираад байгаа гэдэг асуудал үүснэ шүү дээ. Тэгэхээр тэр хүн чинь хаан биш болчихж байгаа байхгүй. Тэгээд яг хөө ерөнхийдөө Чингис хаан энэ үеэс эхлээд нөгөө баруун зүг рүүгээ анхаарал хандуулад тэр дайнд мордоход бэлдээд эхэлсэн учраас Хувийн өшөнзөн тайвшраад чав тохрын өгснийхэн төлөө нөхрийг ван цол болгоод доош нь болгоод тэгээд тайвшраад баруун тийш явсан байна тийм. Гээд нэвтрүүлгээ дуусгая. За. Тэгтээ нэг юм хэлэх хэрэгтэй. Юу тэр зөвхөн тэр биш. Манай хүн бол эхний шатны зорилтоо биелүүлчихлээ шүү дээ. Алтан улсыг цэргийн хүчний хувьд бол устгахчлаа. Өөрөөр хэлбэл геополитикийн зорилт чинь биелжлээ шүү дээ. Одоо тэндээс халдан ирэх аюул байхгүй. За хоёрдугаарт эдийн засгийн асар их ашиг олцсон байж таарна тийм үү? Ийм том газрыг дээрэмднэ гэдэг бол тэр маш их ашиг олсон байгаа бах. За тэрийг мэдгүй тоолсон юм байхгүй. Ганцхан нууц товчонд манай цэрэг буцахта торг дурдангаар ачаага татчихөө гэж ütсэн мэт. Тэр чинь ачаага торг дурдангаар татна гэхээрээс амар их юм авч явсан л болж таараад байна л да. А 3 дугаарт мань хүн чинь ерөнхийдөө нөгөө нэг том худалдааны базаа эзэлчихлээ шүү дээ. Одоо нөгөө худалдааны урсгалыг хангах хэрэгтэй. Одоо Чингис хаан тэгж бодоогүй гэж болно. Гэхдээ нөгөө худалдаачд биш үү? Нөгөө нэг Махмуд ялваа, Зөвлөхүүд нь одоо тийм. Жафар, Хасан, Чингай тэд нар ч нь бол толгойн ажиллаж байгаа шүү дээ. За одоо ингэх хэрэгтэй гэдэг. Ингээд мань хүн баруун зүг рүү яваад энд Монголын жанчныг 21,000 зэрэгтэй үлдээгээд явчихж байгаа. За ингээд нэгдүгээр ингэ тоослаа. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн подкастыг үгээр өндөрлөе. Баярлалаа. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm